Сайн байцгаана уу үзэгчдээ. One Design нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Би та бүхэнд архитектор, дизайнеруудын бүтээлүүдийг онцлон танилцуулан дизайны салбарын шинэ содон мэдээллийг хүргэхийг хичээдэг лээ. Ингээд манай энэ удаагийн дугаараар контемпорари архитектурын чиглэлээр хийгдсэн Парисын төвд байрлах Georges Pompidou соёлын төвийн байрлал юугаараа онцлог байж дэлхийн алдартай байрлал болсон байна. Design News булангараа Wolf Group-ээс зохион байгуулсан Герман байшин 2013 үзэсгэлэнгээс хийсэн сурвалжлага гэнэ. Энэ удаагийн интерьер дизайн булангараа хүний хамгийн ойр орон сууцны интерьер заслаар дагнан 17 жил ажиллаж маш олон айлын амьдрах орчныг сайхан болгож өгсөн нэгэн дизайнертай уулзах болно. Бид дээрх гайхалтай барилга байгууламжийн талаар болон дизайнер Чинбатын бүтээлүүдийг үзүүлэхээр бэлтгэлээ. Харин одоо 1977 онд баригдан түүнээс хойш одоо хүртэл өвөрмөц архитектур, инженерийн шийдлэрээ гайхагцаар байгаа Парисын Georges Pompidou соёлын төвтэй танилцгаая. Georges Pompidou соёлын төв нь 1970-аас 1977 оны хооронд баригдсан орчин үеийн номын сан урлагийн үлгий болсон байгууламж юм. 1969 онд Georges Pompidou Франц улсын ерөнхийлөгч болсноор түүний улстай хийх эхний томоохон шийдвэрүүдийн нэг нь Парис хотыг орчин үеийн урлаг олон нийтийн соёлын төвтэй болгох шийдвэр байлаа. Үүнд орчин үеийн урлагийн музей, номын сан, дизайны төв, хөгжмийн институт зэргийг багтаасан байлаа. Үүний үр дүнд хотын төвд байрлах нэг барилгын дээвэр дор 4 институт хамтран орших оруулжээ. Энэ шийдвэрийн дагуу анх удаа Францад олон улсын архитектурын уралдааныг нээлттэй зохион байгуулжээ. Энэ уралдаанд маш олон бүтээл ирсэн. Тэр дундаас 493 дугаартай ганц төсөл нь тухайн газрынхаа талбайг талыг нь барилга төлөвлөж, үлдсэн хэсгийг нь олон нийтийн задгай талбай байхаар хийсэн байж. Энэ төслийн зохиогчд нь гадаадын нэрд гараагүй хоёр залуу архитекторууд болох Ричард Рожерс, Рензо Пиано байлаа. Энэ барилга нь Парисын хуучны дурсгал төв хэсэг буюу Нотр-Дам сүм, Луврын музейгээс 1.1 км орчим зайд байрладаг. Тухайн төслийн уралдаан зарлагдах үед Парисын төвд хангалттай хэмжээтэй амьд талбай байгаагүй. Өөрөөр хэлбэл олон нийтийн эзэмшлийн орчин, задгай талбайгүй хотын иргэдэд чөлөөт үйл ажиллагаагаа явуулдаг хэсэг байдаггүй байлаа. Иймээс төслийн гол үзэл санаа нь тухайн орчинд соёл урлаг, мэдээллийн идэвхтэй төв болгоход чиглэсэн байна. Залуу архитекторуудын энэ зоримог шийдэл нь цамхгийг барих явцад олон шүүмжлэлийг дагуулдаг байв. Жишээ нь нефт боловсруулах үйлдвэр, үлгүүр, төмрийн хаягдал, ирэмдэг, зэрэмдэг гэх мэт. Өвөгдсөн талбайн тал хагасыг нь олон нийтийн үйл ажиллагаа явуулах зориулалттай нээлттэй талбайгаар үлдээсэн. Төлөвлөлт дээр ажиллах явцад жуулчид болон зэрэгэлдээ амьдрах оршин суугчдад зэрэг үйлчилж байх. Маш сайн төлөвлөгдсөн олон зориулалтаар ашиглаж болох орон зайд жинхэнэ идэвхтэй үйл ажиллагаа явагддаг байх иж бүрэн байгууламжийг боловсруулахад чиглэсэн. Энэ үзэл санаа нь асар их хөрөнгө оруулалт, асар их амжилтыг авчиржээ. Рожерс Пиано хоёрын сургуулийн найзууд болох Английн архитекторуудын баг Arch Gram энэхүү тесрэлтийг зохион байгуулжээ. Тэд өмнө нь барилга барихад оролцож байгаагүй ч авьяаслаг зураачд байв. Тэдний барилга зохион байгуулалтын ойлголт нь задгай тэнгист байдаг өргөндлөгийн цамхгууд, НАСА-гийн пуужин хөөргөх тавцангууд болон шинжлэх ухааны уран зөгнөл бүтээлүүдээс санаа авсан ажээ. Тод өнгөт металлаар бүрхсэн энэ барилга нь хуучин Парисын төвд шин санааны тесрэлт болж чаджээ. Pompidou төв нь энгийн бөгөөд давтагдмал бүтцтэй боловч хүмүүсийг гайхшруулах маягаар хийгджээ. Архитекторууд бүх ажил үүргийн эд ангиудыг нь барилгын дотор биш, гадна хийсэн байна. Барилгын баруун талын давхар бүрт задгай талбай руу харсан явган хүний дүүжин замуудыг фасад болон холбогч төмөр хооронд холбосон. Хүрэлцэн эрэгчдэд зориулан 5 давхар руу хүргэх аврах том цахилгаан шатыг конструкцийн гадна талд суулгажээ. Уг барилгын талбайн талаасаа цэнгэлдэх хүрээлэн мэт харагдаж байхад харин гудамжны өдөөс үйлдвэр шиг харагдана. Pompidou машин нь орон зайн үйлдвэрлэдэг зүгээр л цэвэрзээ. Бүх явган зам болон техникийн эд ангиудыг гадна байрлуулснаар дотоод орон зайг чөлөөлж өгчээ. Давхар болгоно нь 2 хөл бөмбөгийн талбайн хэмжээний агуу хоосон орон зай юм. 7500 м2 талбай нь багангүй, усны хоолойгүй, шат хан байхгүй. Рожерс Пиано 2 зочдод хан хаалтгүй асар том чөлөөт орон зайг санал болгосон юм а. Тэд тусдаа байсан салбар хүрээлэнгүүдийн нэгэн том салбар хоорондын танхим болгож тодтогсон. Тэд энэхүү түвшинг ганц том төр зуурын үзэсгэлэн байхаар төсөөлсөн ба доторх хуваалтууд нь шаардлагын дагуу босгох, буулгах бололцоотой гэж үзжээ.
Ингэснээр орон зайг хязгааргүй олон хэлбэрээр хуваан ашиглах боломж өгч байгаа юм. Помптой төвийг хинч хараад гоё үзэсгэлэнтэй байна гэж хэлж чадахгүй, харин хөгжилтэй, зөв шийдэлтэй гэж болох юм. Өнөө хүртэл энэ барилга нь амьдралын эрч хүчээр дүүрэн хിവэр Жорж Помптой төв нь санаачлагч нарынхаа мөрөөдлөөс нь хол тасарч өдөрт 25 мянган хүн хүлээж авдагаараа Парисын хамгийн их хөл хөдөлгөөнтэй газар яахын аргагүй мөн. Энэ их хөл хөдөлгөөний улмаас 2 жилийн хугацаанд шинжилэн засагдсан тул шинэ мянганд хөл тавихад бэлэн болжээ. Цаашдаж гисэн өөрийн мөн чанар болох олон нийтийн хүч чадлын бэлэг тэмдэг болоод хот доторх найрсаг бичил хот хിവэр үлдэж чадах болов гэж найдана. Үнэхээр дэлхийн алдарт архитекторуудын чадварлаг инженеруудын оюун ухаан, уран сэтгүүгээр бүтээгдсэн гайхалтай бүтээл болон Парис хотын гайхамшгуудын нэг болжээ. Аливаа барилга байгууламжийн зоригтой уран шийдэл нь хотын өнгө үзэмжинд нөлөөлж, өрмөц давтагдшгүй сайхан орчин бий болгодог байна. Харин одоо бүгдээрээ дизайн ус булангаа хүлээн авч үзнэ. Герман улсын барилгын материал, барилгын машин техник, багаж тоног төхөөрөмжийг таниулах, сурталчлах, нэвтрүүлэх зорилгоор Герман байшин 2013 үзэсгэлэн 4 сарын 19-ноос 20-ны хооронд зохион байгуулагдлаа. Герман байшин 2013 үзэсгэлэн зөвхөн Герман улсад үйлдвэрлэсэн бараа материал бэлтгэн нийлүүлэгчид оролцдогоороо онцлог юм. But between the drinks and subtle things, the holes in my apologies, you know, I'm trying. Манай Wolfsburg компани Герман байшин 2010 гэсэн энэхүү үзэсгэлэн зохион байгуулж байгаа. Энэхүү үзэсгэлэн зохион байгуулснараа бид нар Монголынхаа хэрэглэгчдэд Герман чанарыг танилцуулах боломжтой болж байгаа. Wie ich das gesehen habe, sind 90% deutsche Baumaterialien, aber vertreten durch mongolische Firmen. Das heißt, wir probieren die mongolische Wirtschaft auch weiter anzutreiben. Тэгэхээр одоо миний одоо ажигласнаар бол ер нь үзэсгэлэнд оролцогч компаниудын 90% нь бол Герман барилгын материалыг бол борлуулдаг аль бисны компаниуд байгаа. Тэгээд эдгээр маань өөрсдөө ингэж одоо Германаас барилгын материалыг Монголын хэрэгцээнд ингэж борлуулж ер нь манай эдийн засаг барилгын хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа маа. Одоо манад үзэсгэлэнд оролцож байгаа компаниуд нь Герман болон дэлхийд нэрштэй том компаниудын төлөөж ер нь энэ бүтээгдэхүүнийг тавьсан байгаа. Жишээлх юм бол Wurst байна, Grow байна, Hara байна. Эдгээр компаниуд бол зөвхөн Германд гэлтгүй ер нь дэлхийд дахинд алдартай компаниуд юм аа. Тэгэхээр одоо яг зохион байгуулагч байгууллагын хувьд те бас өөртөө үзэсгэлэндээ оролцож байгаа тийм. Яг голлон ямар одоо бүтээгдэхүүнээр ч юм уу те материалаар одоо үзэсгэлэндээ оролцож байна. Zum Beispiel жишээлбэл бол Италийн Marazzi компани бэлтаанууд байна л да. Энэ бол шинэ технологиор хийсэн ер нь их том хэмжээгээр одоо бүтээгдэхүүн бэлэн гарч ирдэг их онцлог загварлаг тийм компани байгаамаа. Шинэ одоо энэ материалыг яг одоо интерьер дизайнд ашиглах уу, юунд ашиглах вэ? Schauen Sie sich das hier an, das ist doch schon einzigartiges Interiordesign. Da sagt ein Bild doch mehr wie 1000 Worte. Байны өөрөө угаалгын өрөөнөөс гадна галзуухан цэсэн хэвэд боломжтой. Тэр хаан дизайнер өөрөө яаж сонгож шийдэж чинь тэр хүний дурын сонголт ер нь юунд ч хэрэглэх боломжтой. Also das heißt, wir sind ja nur die Zulieferer und der Designer muss einfach schöne Designs machen. Энэ материалыг зөвхөн нийлүүлэгч чинь бид нар ажиллахаар гоё материалууд хийх бодож байна. Ер нь бол дизайны шийдлийг бол дизайнер өөрөө гаргав тийм ээ. За баярлалаа. Өнөөдрийн үзэсгэлэндээ та бүхэн амжилттай оролцоорой гэж хүсье. Ja, danke Ihnen. Schöne Messe noch. Herzlichen Dank. Okay, thank you. Баярлалаа. Тэгээд үзэсгэлэнгээс сонирхолтой сайхан мэдээлэл авч авах гэж найдаж байна. Сайн байцгаана уу? Манайх Францын Gerflor гэж үйлдвэрийн одоо шалны хулдаас шал шалгааны материалууд борлуулдаг дистрибьютор Unimat гэж компани байгаа. Манай компани 2008 оноос хойш эхлээд Монголд аль биесны дистрибьюторээр явж байгаа. Хамгийн анх Германд үүсэлтэй одоо толгой компани маань Францад үйл ажиллагаагаа эрхлээд дэлхийн олон улс орнуудад салбар үйлдвэрүүдээ ингээд байршуулад ингээд явж байгаа. Манай бүтээгдэхүүний маань давуу тал онцлог нь юу юм бэ гэхээр дотроо хулдаас маань их зориулалт чиглэл маш
олон янз байдаг. Жишээ нь эмнэлгийнх, сургуулийнх, цэцэрлэгийнх, тэгээд спорт заалны зориултын стандартын хулдааснууд байгаа. Тэр дотроо спорт заалныхаа хулдаасыг онцлоод тодорхойлох юм бол спорт заалны маань хулдаас Жер-Флор компани 1976 оны Монреалийн Олимпиас эхлээд олимпийн шалгалгааг хийгээ явсан. Хамгийн сүүлийнх бол одоо Лондон 12-т бас бадминтон, волейбол, теннис, футзалны ингээд шалгалгааг хийгээ явчихсан байгаа. Бид Design News булангаараа Улаанбаатар хотод өрнөж буй дизайны мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг хичээдэг билээ. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй дэлгэцэн дээр хаягаар холбогдоорой. Ингээд бидний үзүүлэх гэж буй дараагийн сэдэв бол интерьер дизайн болон. Айл гэрийн тогтох орон сууц хүний хэрэгцээний хамгийн чухал тооцогддог. Бид энэ булангаараа орон сууцны интерьер, засвар дохичлтын чиглэлээр олон жил ажилласан дизайнер Чинбаттай таныг уулзах болно. Ингээд интерьер дизайн булангаа хүлээн авч үзцгээе. I sit around in my pajamas, eating pear drops and stringing up Mongoлийн номер 1 ногоон хүн River Garden Luxury Village. Çukursuz yok yol, yolumda çukurum bol. Yaşamsa sanki bir test, ineklik kar etmeksizin çalışmak gene de pes. Etme bu uzun bir hol, boş lafın yeridir raf. Kırık kanat uçurmaz, hareket gerekir kalk. Balakmış hangi daldan, bir bilsem harbi. Би энэ интерьерийн ажлыг, интерьер засал чимэглэлийн мэргэжлийг бол мэргэжлэр одоо нэг 17-8 жилээр ажиллаж эхэллээ. Анх би 10 дугаар ангид төсөөд өөрийнхөө гэрийг зассан. За өөрийнхөө гэрийг засаж эхлээл тэрнээс хойш миний одоо энэ ажил үсгийн гараа маань эхэлсэн гэж болно л доо. Ажлын хувьд бол одоогоор 17-8 жил гэдэг чинь бараг 300-400-аад айл ойролцоогоор одоо 300-400-аад айл. За ингээ интерьерийн гол чухал материал бол гипс автон байдаг. За гипс автон дотроо бол 2-оос 3 төрлийн үзүүлэлттэй. Нэгдүгээр ус чигний хамгаалалттай гэж байна. Ус чигний хамгаалтыг бол бүлгөө гадаа фасаданд хэрэглэгдэнэ. Хоёрдугаарт дотор интерьерт хэрэглэгдэх гипс автон 9 мм-ийн зузаантай 1.2-ийн зузаантай гэсэн хоёр төрөл байдаг. Тэгээ энэ айл маань үүднээсээ орж ирээд галтгоо төмөрөө маань нэг цогц байсан. Энийг бид нэр өөр юугаар шийдэж галтгоогийн тустай үүдний хэсгийг бас тусад нь авч шийдэж өгч байгаа. За ер нь тэгээд айлуудын бол төлхөө одоо шин чанар бол хоор хоорондоо өөрөөсөө уялдаа холбоор өөр байдаг л да. За жишээ нь одоо манай хуучны үеийн одоо угсармал байр гэж яригддаг бидний ярьж занснаар бол за тэр байранд бол шийдэгдэх асуудлууд бол ерөөсөө үндсэн материал маань өөрөө бетон хүн байдаг учраас хэцүү байдаг. Тэгээд одоо хоёр өрөөг жишээ нь одоо 3 өрөө яаж болгох вэ? За 3 өрөөний дайны квадрат метртэй дүүцгүүд гэсэн нэг өрөөг бол гаргаж болдог. Тийм шийдлүүд бас байгаа л да. За энэ айл дээр бол одоо жишээ нь коридорыг бол наашаа сунгаад коридорын үүдний шкаф үлгүүр за тэгээд сунгацнараа наадлын галтгоо маань тустай болж тийм үзүүлэлтүүдийг одоо бид нэр шийдэж өгж байгаа. Тиймдээ интерьер бол заавал нэг юм хуучин бол одоо манай цагт хуучин нэг л юм квадраттай тийм ээ. За унтлагын ор тэгээд хувцас хадлах шкаф тэгээд нэг телевизэр диван тийм байсан бол одоо бол интерьер одоо орчин үед интерьерийн одоо шийдэл гарч ирснээр бол одоо тэр бүгдийг одоо цогцлог яг цогц тэр хүний хэрэгцээнд тааруулж хийж өгдөгөр одоо интерьерийн нэг давуу тал одоо гарч ирээд байна л да. Орон зайг бол ер нь өнгө гэрэл одоо манайд бол
хэрэглэж байгаа бол гэрэл байгаа. За тэгээд өнгө бол хамгийн их одоо орон зайг том болгох уу, бага харагдуулах уу гэдэг бол өнгө бол хамгийн шийдэх асуудал байдаг. Жижиг өрөөг л ингээд жоохон хүндхэн өнгөөр явахад тэр өрөө маань улам жижиг харагдах жишээний жоохон гэгээлэг цайвар өнгөөр явбал тэр өрөө маань өшөө гэгээлэг жоохон том харагдах тийм төсөөлөл бас байдаг л да өнгөний хувьд бол одоо сүүлийн үед бол байрнуудад бол ихэнхдээ хан бол дандаа хобоо байдаг. Хобоо бол ерөөсөө 1-2 жилийн л одоо юутай шүү дээ. Чанартай гэх юм уу да. Дандаа урдаас хятадаас орж ирж байгаа бонууд тий. За миний гол түлхүү хэрэгэлдэг материал бол хананд бол дандаа эмүүсийн төрлийг хэрэгэлдэг. Солонгос эмүүс угаадаггүй гэл эмүүснүүд төрөл бүрээрээ байгаа л да. Тухайн айлын эзэдтэй бол одоо тодорхой хугацаанд нэг 4-5 цаг ярьж суусны эцэд бол за энэ хүн маань ийм санаатай тий энэ орчныг нэг ийм болгоё гэсэн тийм шийдлийг бол би өөртөө тусгаж авдаг. За ингэсний үндсэн дээр бол тухайн хүнтэй гар зураг гаргаж одоо зургийнхаа дагуу ингэж хиймээр байна. Таны санаа юм байсан, миний санаа юм байна. Тэгээ ингэж одоо энийг шийдвэл ямар өгсөн үндсэн дээрээс бол үндсэн яг объектын зураг гардаг. Хүн одоо өөрөө чадахгүй улмаас л надад хандж байгаа учраас би тэр хүний итгэлийг бол алдахгүй хичээхийг хүсдэг. Тийм ч учраас би одоо зураг төсөл гарсны дараа маш сайн ярилцсан үндсэн дээрээс одоо материал авах жишээ нэ тэ тэр хүнийг аль болохоор одоо бага зардлаар тэ өөрийнх нь хүссэн хэмжээнд нь хүрэхийг бол хэрэгэлцэлдэг л тэ. За энэ байранд нэг гол шийдсэн асуудал бол орчин үеийн одоо орон сууцны том өрөөг галтгоотой нь хамтруулж хийсэнтэй дүүцүүлж одоо интерьер нь гаргаж энэ өрөөнд том өрөөнд нь одоо галтгоог нь оруулж хийсэн байгаа. За тэгээд галтгоог шийдэхийн тулд одоо нэгдүгээрт цахилгааны асуудал шийдэгдээ. Дээр нь сантехник, цэвэр ус, бохир усны асуудлыг одоо шийдэж өгсөн байгаа. Үндсэн галтгоо маань өрөө жижиг өрөөнд байдгийг одоо том өрөөлөгөө оруулж хийсэн байгуулт нь энэ байна. Энэ маань одоо энгийн угсармал өрөө байгаа. Ер нь нийт Оросын одоо манайхнаар ярьж байгаа хороол 3-4 хороол, 1-р хороол, 13 дугаар хорооллын одоо энгийн угсармал өрөөнд галтгоог том өрөөтэй нийлүүлснээр зохион байгуулалт энэ харагдж байна. За галтгоо шийдэхийн тулд цэвэр бохир усаа шийдээд тэгээд тодорхой хэмжээний цахилгааны шинэ монтажнууд татагдаж энд бүх зохион байгуулалт орсон. За энэ маань хуучин одоо галтгоо угсармлын одоо галтгоо байгааг бид төлөвлөлтөөр өөрчилж одоо нэг хүний жижиг өрөө гаргасан юм байна. Энд маань одоо нэг хүн амрах ёстой орон бэлэн байна. Үзэх телевизэр нь бэлэн байна. Ариун цэврийн одоо жижиг хэрэгслүүд нь бэлэн. Нэг иймэрхэн цомхон өрөө гарч байгаамаа. Обоноос ер нь татгалзаж ерөнхийдөө солонгос төрлийн солонгос материал руу их орж байгаа гэж би түрүү ярьсан. За энэ материал маань ерөнхийдөө солонгос эмүүс гэд энд байгаа. Та бүхэн харж байгаа. Обоноос илүү давуу чанар тал нь бол хуулрахгүй. Одоо хуучмал обоно хахад бол 2-3 сарын дараа ам сэртих эсвэл наалт салах ус алдалтанд чиг зогч хуулрах асуудал тохиолддог. Энэ солонгос эмүүсээр бол тийм асуудал байдгүй. За энэ эмүүсийг нэгдүгээрт 2-3 жил юм уу 2-3 сарын дараа хүүхэд хан дээр юм зурчаад эргүүлээд одоо чигтэй альчуур болон хөнгөн зэрлэгээр бол энэ эмүүсний тоос шороог цэвэрлж болох давуу чанартай. За мөн энэ коридорт бас энэ эмүүсийг ашигласан байгаа энэ айлд. За энэ айлын коридорт одоо түрүүчийн үзүүлсэн эмүүсний адил солонгос эмүүс. За хийц өнгийн хувьд бол фактур нь арай тод, өнгө нь бас тод шийдсэн байна. Hold my hand while you cut me
moments with your heart playing up cold. За энэ Чимбахынд хийсэн ажлуудыг ингээд өглөөнөөс хойш 3-4 айлаар олж үзлээ. Тэгээд ерөнхийдөө энэ чиглэлээр олон жил ажилласан мэргэжлийн хувьд бол маш чадамгай. Зарчмын дагуу захиалагчийн гүйцэтгэл өөрийнх нь үзэл бодлыг тусгаад өөрийнхөө үзэл бодлыг өнгө дизайнтай хослуулаад маш гоё болсон байна. За энэ бол ерөнхийдөө одоо миний одоо ажил хөдөлмөр энэ ногоо авцсанд одоо багтаж явдгийг. Энэ хавц маань одоо надыг бараг 5-6 жил бараг одолж 7 жил одоо дагаж яваа ногоо авцсан. Тэгээ энэ хавцсанд одоо маш хайртай. Энэ миний одоо ажлын бүх үр бүтээл тэ одоо захиалагч талын одоо баяр хөөр одоо итгэл бүгд шингэсэн одоо ийм материалууд одоо хадгалагдчих явд юм аа энд. За энд одоо чиний асууснаар одоо ерөнхийдөө бол би ажлынхаа одоо гол сэдв санааг бол дандаа гараар зурдаг. Эхлээд захиалагч байгууллага дээр очиод одоо үндсэн хэмжээ объектын хэмжээ аваад үндсэн хэмжээ авсны дараа ерөнхийдөө бүгдийг гараар зурна л да. Одоо манай сүүлийн үеийн одоо барилгуудын нэг тал нь болохоор их өрөөнүүд нэг жижиг болсон. Хуучны одоо өсрөмлийн 2 өрөө гэхэд чинь 49-52 м2 гэхэд одоо энэ байр нэг өрөө байр гэхэд л 25-6 м2. Тийм учраас бага талбайд одоо орон зайгийн одоо тэр доголь байгаа тэр ашиглагдахгүй орон зайд л одоо ингэж иймэрхүү юм хийж гаргаж байгаа. Тийм интерьерийн төлөвлөлтүүдийг одоо гаргаж өгсөн байгаа. За одоо энэ зурган дээр ингээд яхад ерөнхий одоо объект маань харагдах байдал нь дүрслэгдсэн байна тийм ээ. За эндээс одоо энэ объект ямар материал орох уу гэдэг нь шийдэгдэнэ тийм ээ. Ерөнхий араам тийм. Тэгээд ингээд өөр одоо байдлаас өнцгөөс тийм өөр талаас одоо харагдах хэлбэр маань ингээд ерөнхийдөө ингээд ер нь тал бүрийн аргаар нь захиалагч талдаа үзүүлж хийж нөгөө хүмүүс маань энэ юм маань одоо манай цогцох нөө тий ганцхан талаас харах биш энэ өөр өнцгөөс ер нь хэр харагдах нь гэдгээсээ болж одоо захиалгаа одоо яг төгс баталж авна л да. Ер нь бол орон сууцаар дагнасан тийм ээ. Орон сууц маань орон сууцд одоо манай сүүлийн үеийн өсвөрмөл байрууд ер нь зөнхөлтөө холдоо одоо засвар хийх одоо хугацаа жил нь болцсон тийм ээ. Тийм учраас захиалагч талууд маань ерөнхийдөө 2-3 өрөө байруудыг засуулдаг. Тэ. За захиалагчдын маань нэг санал тавьдаг нь одоо бид одоо 2 өрөөгөө одоо 3 өрөө болох жишээ нь одоо 3 өрөөч дайны тийм том болохгүй маа гэхэд нэг үнэлгээ өрөө ч юм уу нэг офисын ажлын өрөө нэг одоо нэг цаг нараа өнгөрөөч найтайхан нэг жижиг өрөөтэй болмоор байна гэсэн санал тавьдаг л да. Тэрний дагуу одоо өсвөрмөлийн 2 өрөө байрыг 3 өрөө болгох жишээ. Тийм ажлууд явагдаж байна. За интерьер дундаа одоо жишээ нь энэ ханны интерьер байгаа. Энэ чулуун интерьер чулуун байгалийн одоо экологийн одоо зэрэг байгалийн чулуугаар ханд хийж өгсөн. За энэ чулуун маань дотроо маш олон төрлийн байдаг. Мөн балкон одоо орон зайг том галтгооны хэсгийг томруулахын тулд балконыг цааш нь цөмөлж шийдэл гаргаж өгсөн. За балкон дотроо 2-3 хуваагдсан байгаа. Нэгдүгээрт балкон цаашаага хүнсний агуулгахын зориулалтайгаар дулаалгагүй шийдэж өгсөн. За энэ ширээ маань ашиглагдахгүй үедээ гүүгээд цаашаа орно. Ашиглах тохиолдолд бол эргүүлэн шат зориултад хийсэн юм байна. Галтгоог одоо төрөний айлын мөн адил шалаар нь бас орон зайг нь тусгаарлаж өгсөн. Мөн нурууны таазаар тусгаарлаж өгсөн. За энэ хэсэг тааз маань тав гарч байгаа энгийн одоо өөрийнхөө таазаараа галтгооны хэсгийн тааз болохоор ламперээр байгаа. За лампер маань энэ бас лампер солонгос материал. За ламперийн ач холбогдол гэх юм бол одоо галтгоонд ялангуяа уур ус чиг одоо хоол хийхэд уур ус чигнээс хамгаалагдаж дараа нь цэвэрлэгээ арчилгаа авахд бол маш төхөмтэй материал байгаа. Дельтаны хувьд бол одоо ярихад бол энэ бас одоо солонгос материал
мозаик гэдэг манайхны хэлдгээр бол чулуу, шил нэг одоо холимог төрлийн юм байгаа. За энэ маань материал нь энэ чулуу юмус. За энэ одоо бидний хэл цаашдаар бол носон юмус гэж яддаг. Носон материал. Чулуу юмус дотроо 2-3 төрөл, энэ маань дотроо 2-3 төрөл. За энэ маань интернет ашиглахад зүгээр нэгдүгээр их дулаан харагддаг. Өөрөө ингээд хилээд үзэх тус оосон тийм эцтэй. Өнгөний хувьд бол 2-3 сонголт. Энэ чулуу хүмүүсний хувьд бас 2-3 сонголтын өнгөтэй байдаг. Энэ одоо үүдний өрөө гэж ярьдیں۔ Манайхан нэрээс сурсан. Энэ анх бол жижиг талбайтай нэг хаалгатай одоо улсад нэгдэж байгаа байх л да. Энэ шийдлийг наашаа орон зайг нь том болгохын тулд ханы нураагаад өшөө нэмэлт хан хийж өгч орон зайг нь томруулсан. За энэ бол нэгэн том шкаф гаргасан байгаа. Энэ үзүүс айлын хас бол арай өөр шийдлэр шийдчихсэн байгаа. Түрүүний үзэл маань 0 ариун цэврийн өрөө 2 маань тустай байсан бол энд одоо бүгдийг нийлүүлж орон зайг нь том болгосон. За өшөө том болгохоос гадна толон тусгалтай мозаикаар өшөө орон зайгийн том харагдуулахын тулд толон тусгалтай мозаик хийсэн байгаа. Тэгээд ингэж хийснээрээ бол их цэвэр хэн уудам сарвалхан болсон мөн одоо вайн одоо дүүш хоёрыг хослуулан хэрэглэх боломжтой болж байгаамаа. За энэ бол одоо хуучныхаар бол галтаваа. Та бүхэн дүүсэн дээр харсан галтаваа том өрөөнд шилжсэн. За энийг бол одоо хүүхдийн зөвлөж одоо хүүхдийн санаа оноо авсан юмсан дээр энийг одоо бяцхан тогтчихсан юм байна. За ингээд та бүхэн зурган дээр харж байгаа ор байгаа номын тавиур гэсэн одоо нэг хүнд хэрэглэгдэх одоо эд зүйлс юу вэ? Тэр бүгдийг агуулгах одоо бяцхан агууламж одоо энд үүсгэснийг. За мөн одоо хичээллэх ширээ сандлыг одоо цогцон шийдчихсэн байгаамаа. Манай баг бүрэлдэхүүнт ерөөсөн миний аав байгаа. За тэгээд манай эхнэрийн болон манай гэр бүлийн хүний ах нь хамт ажилладаг. За бүгдээ одоо энэ байртай танилцъя. За эхний энэ хэсэг бол одоо үүдний хувцас салхи өрөө. Жаш тэрэхэд одоо энд хувцас тайлаад хувцас тайлах өрөө, салхи өрөө болж байгаамаа. За энэ маань айлын коридор. Тэнд харанхуй өрөө байгаа. Энд хувцасны шүүгээ. За энэ бол унтлахын өрөө байгаа. Энд ажлын одоо офисын өрөө гэж яригдчихж байгаа. За ийшээ том өрөө болон жаш түлээ авах өрөө. За энэ бол том өрөө болж байгаа. Хэлээ. Зүгээр яриад суучлахгүй. За бас л одоо сүүлийн үеийн заслаар хийгдсэн. Одоо сүүлийн үеийн байрны галтгоо том өрөө 2 нэгдсэн одоо интерьер маань энэ байгаа юм аа. За энэ галтгооны шийдэл маань энэ айлын маань халаалтын систем болон ус, халуун ус, цэвэр бохир усны шийдлийг энэ өрөөнд шийдчихсэн байгаа. Одоо орон сууцгаас тулгаргүй одоо эзэдийнх нь бүх хэрэглээг одоо энд хийж нүрэн хангахыг би зорьсон. Одоо ийшээгээ эзэдний маань унах юмаа. Үлийн түлш маань энд байгаа. Туслангийн айлд бол нэг ялангуяа одоо автомашин зориулагдсан гараж бол зайлшгүй байх шаардлагатай. Тийм ээ. Хотын биднээс одоо уур амьсгал маань арай эрсдэс үйлдэл бол хүйтэн байдаг учраас гаражийн асуудлыг энд нь шийдэж өгсөн. За одоо ийшээгээ явахаар айлын маань онцлог өрөө. Жижиг одоогор энэ бол ажлын байрын өрөөл танилцуулж байгаа юм л та.
номын сантай хэвтэ телевизээр үзэх боломжтой ажил төрлөө энд явуулчих зорилттой байраагамаа. Бидний бэлтгэсэн нэвтрүүлэг та бүхэн таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Нэвтрүүлгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр Номин Construction хамтран ажиллаж байгуулахад таатай байна. Та нэвтрүүлэгтэй холбогдохыг хүсвэл дэлгэцэн дээр хаягаар бидэнтэй холбогдорой. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгчдэнд баярлалаа. Дараагийн дугаараараа иргэн уулзцай баяр.